Монголчууд бид байгуулсан засаг төрийнхөө сонгосон ерөнхийлөгчийнхөө хичнээн арчаагуудаараа аймхаа олж байгааг үзэж мэдэрлээ. Бүтэн 2 сарын турш нэг хүний хамгал гэмт хэрэг муу мухад бүхий суугаар баталж нотолж чадсан хэрнээ улсын хурланч тэр, ерөнхийлөгчөнч тэр арга хэмжээ авч чадалгүй өмдөндөө савируулсаар хүссэн албан тушаалыг нь өгөөд явуулчихлаа. Батын хурц хэмээх генерал авилгатай тэмцэх газар тагнуулын ерөнхий газрын дараагаар ажиллаж байхдаа хуульгүй юм шиг ажлан өөртөө таалагдаагүй бүхнийг албан тушаалаа ашиглан бизнес лицензийг нь дээрэмдэж, зохиомл хэрэгэн үүсгэн шорон гянданд хийж, ял шийтгэл хүчнээрээ оноолгож, бүхэл амь амьдралаар нь тоглосныг хохирогчд өөрсдөө, хохирогчдын өмгөөлөгч нарч гэрчлэн мэдүүлсээр байхад барьж торгоож чадалгүй сөөвөл рүү нисгээд алдчихлаа. Одоо ганцхан тээг үлдсэн. Олон төрлийн гэмт хэрэг үдүүлсэн нь бүхэл нотлох баримтуудаар тогтоогдоод байгаа хурцыг Солонгос улсад суух элчин сайдаар батламжлахгүй байх их нь Монгол яллаа хэмээн гарч ирсэн ерөнхийлөгч Халтмаагийн бат тулгад үлдлээ. Гэмт хэрэг үйлдэл нь олон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, далайлгын сүрдүүлэгч, албан тушаалаа ашиглагч, хүн хэлмэгдүүлэгч, хүчнээ дээрэмдэгч энэ этгээдийг хэрвээ тогтоож дийлэлгүй батлаад явуулчих юм бол Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга өөрөө хурцад барьцаалагдсан гэмт хэрэгтэн гэдгээ олон түмэнд батлана. Хурцаасааж аргагүй ихэнд баталгаажуулах аваас чухам тэр баримтан дээр гарын урсаг зурсан тэр цаг мөчөөс эхлэн Халтмаагийн Баттулга нь улс төрийн үгтэл болон хойрон. Эрх мэдэл албан тушаал бүх ард түмний итгэл байсаар байхад ганц муу гэмт хэрэгтнийг дийлэхгүй юм бол ямар өвчнийх нь ерөнхийлөгч байх юм? Ямар өвчнийх нь Монгол ялан байдаг юм? Түүнийг ялуулсан ард түмнийг нь барьж хорж дээрэмдэж, шоронд хийж тамлаж зугаатсан байтал түүнийг тогтоож чадаагүй ерөнхийлөгчийг улс төрийн үгтэл гэхгүй өөр юу гэх юм? Цаашид Баттулгыг юу ч хэлсэн, ямар ч юм хийсэн хүн тоож нохоо шинжлэхгүй. Хүүхэд нохоондоо хүн амтны амны зугаа, сошиал ертөнцийн булаа болон хойрын. Ийм хүнийг улс төрийн үгтэл хэмээн нулимх билээ. Харж л бай.